Төсвийн орлого 2.3 их найт төгрөгөөр тасарч болцсохгүй байна. Автозамыг полимер битум материалаар шинжилж байна. Хүүхдийн төлөө мини сонголт аян үргэлжилж байна. Олон улсын хүүхдийн найрамдал төвийн зуны ээлж 6 дугаар сарын 4-өөс ажиллаж эхэлнэ. Манай улсын иргэд Австри улсад ажилласан жилээ нөхөн тооцоолох боломжтой боллоо. Өнхрүү шүлгэрээр олонний танил болсон Орос залуу дайны тухай кинонд тоглож дахин алдарчлаа. Ice Globe-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Төсвийн орлого 2.3 их найт төгрөгөөр тасарч болцсохгүй байна. Тодорхойлбол он гарсаар төсвийн тэнцвэржүүлсэн орлого 800 гаруй тэрбум төгрөгөөр тасарчээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.2 их найт төгрөгөөр тасраад байна. Монгол улс оны эхний 4 сард 25 сая тонн нүүрс экспортлсон. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ижил түвшинд байгаа хэдий ч үн 44%-аар буурчээ. Хэрв үн дахин унахгүй хിവэр хадгалагдвал оны эцэс төсвийн орлого 2.3 их найт төгрөгөөр буурах төлөвтэй байна. Нүүрсийн үн унснаас бий болсон төсвийн орлогыг нөхөхөөр холбогдох албаныхан ажиллаж байна. Мөн засгийн газраас алтыг илүү их олборлож экспортын орлогыг нэмэх зорилт тавиад байна. Автозамыг машины дугуйн мөр ховл үүсгдэггүй полимер битум материалаар шинжилж байна. Тодорхойлбол энэ онд нийслэлийн хэмжээнд 41 байршилд 74 км автозамыг шинжилнэ. Хотын гол гудамж замуудад полимер битум материалыг ашиглах юм а. Агаарын температур 20-30 км хүрэхэд асфальт хучилттай зам 40-50 км хүртэл халдгаа. Энэ үед зам дээр хүнд даацын тээврийн хэрэгслийн дугуйн мөрний ховл үүсдэг. Харин полимер битум материал нь 60 км хүртэл халсан ч автозамд дугуйн мөрний ховл үүсгдэг байна. Ингэснээр замын чанар дээшилж насжилт уртасдаг. Гол гудамж автозамуудыг 7 дугаар сарын 5-наас өмнө шинчилж дуусгах юм а. Нийслэлийн засаг даргын 5 газраас хүүхдийн төлөө мини сонголт аяныг энэ сарын 20-оос 30 хоногийн хугацаатай хэрэгжүүлж байна. Аянаар тамхи болон дам тамхиталд архи согтууруулахундаа сэтгцэд нөлөөд бодисын хэрэглээний улмаас хүний эрүүл мэнд, амь насанд учирч болох эрсдэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж, хууль тогтоомжийг сурталчлах нийгэмд зөв дадал хэвшлиг бий болгох зорилготой. Түүнчлэн Дэлхийн тамхигүй өдөр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр буюу энэ сарын 31, 6 дугаар сарын 1-ний өдөр тамхи архи согтууруулахундаа худалдах түүгээр хүчлэгийг хориглолоо. Олон улсын хүүхдийн найрамдал төвийн зуны ээлж 6 дугаар сарын 4-өөс ажиллаж эхэлнэ. Энэ зун тус төв нийт 10 ээлж хүлээн авах бөгөөд ээлж тус бүрийн хугацаа 5-аас 10 хоног байна. Мөн ээлж бүр тусгай нэр урайтай бөгөөд тэрхүү нэр урайны дагуу нэмэлт үйл ажиллагааг зохион байгуулж бяцхан амрагчдын ур чадварыг хөгжүүлэх юм а. Түүнчлэн Багдуунд ахлах гэсэн ангийн дараалалаар ээлжийг хуваарлжээ. Өнгөрсөн жил улсын хэмжээнд нийт 61 мянга гаруй хүүхдийн цусланд амарснаас талгаар нь найрамдал төвд амарсан гэсэн судалгаа байна. Бүгд найрамдах Австри улсын ерөнхийлөгчийн айлчлаар нийгмийн хамгааллын тухай хэлэлцээрийг байгууллаа. Үүгээр манай улсын иргэд нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр улсад давхар төлөхөөс чөлөөлөгдөх, даатгалын шимтгэл төлсөн хугацаагаа өөрийн улсад шимтгэл төлснөөр нэгтгэн тооцоолж, өндөр насны хөдөлмөрийн чадвар алдсны, тэжээгчийн алдсны тэтгэвэр авах эрх зүйн үндэс бүрдэж байна. Тодорхойлбол Монгол улсын иргэн өөрийн улсад 12 жил, Австри улсад 13 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, хоёр улсын тэтгэврийн насанд хүрсэн гэвэл хоёр улсад шимтгэл төлсөн хугацаагаа нэгтгэн 25 жилээр тооцоолж тэтгэврийн эрх үүсгэжээ. Бүгд найрамдах Австри улсад манай улсын 2668 иргэн оршин сууж байгаагаас 1696 иргэн ажил хөдөлмөр эрхэлдэг. Харин манай улсад 30 орчим Австри улсын иргэн оршин сууж байна. Сонирхуулахад манай улс одоогийн байдлаар Оросын холбооны улс, бүгд найрамдах Солонгос улс, Унгар, Польш, Турк, Чех гэсэн 6 улстай нийгмийн даатгалын салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг байгуулан хэрэгжүүлж байна. Түүнчлэн бүгд найрамдах Казахстан улс, Австралийн холбооны улстай хэлэлцээр шинээр байгуулах, Оросын холбооны улстай байгуулсан хэлэлцээрийг шинжилгээр ажиллаж байна. Медведь биш хамаа ижихым хыдын колобак намай будешь да пожалуйста будете биш хамда додололда хыдын за долы хыдын ла СС шуте шуботе СССР самолет хыдын ла самолет да биш не ха базрахым. Буриадад Орос ардын өнхрүү шүлгэрийг чөлөөт хэлбэрээр уншиж олноо алдаршсан Орос залуу дэлхийн 20 дугаар дайны тухай богино хэмжээний кинонд тоглож дахин олноо алдаршжээ.
Тодорхойлбол Бурят драмын театрын жүжигчин Цэрэн Батцрэнов буюу Вячеслав Кузьмин Яруу болон Агийн аймагт төржилсөн нутаг нэгтнүүд дайны талбарт уулзаж буй богино хэмжээний кинонд тогложээ. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.